дандаа ийм байдлаар эхэлдэг. Бурхны үгийг цуглаан эхлэхийн өмнө тунхаглах нь хүчрхэг уур амьсгалыг бүрдүүлж, номлогчд ч тосолгоо авчирдгийг Бурхан бидэнд зааж өгсөн юм. Бид өөрсдийн дуртай Исая 55-ын 10-аас 11-р ишлэлийг тунхаглая. Бид радио үйлчлэлдээ энэ үгийг хэрэглэдэг бөгөөд радио маань бүх дэлхий даяар цацагдж байгаа. За эхэлцгээе. Бороо цас тэнгэрээс бууж ирээд газрыг услахгүйгээр буцдаггүй шиг, харин газрыг ургуулж цэцэглүүлж, тариачинд үрийг идэгчд талхыг нь хангадаг. Миний амнаас гарсан миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр над руу хоосон буцаж ирэхгүй. Амен. Үгийн тунхаглалын талаар буюу тунхаглах гэсэн энэ үйл үгийн талаар хэд үг хэлье. Үнэн дээр энэ латин хэлний харвах гэсэн үгнээс гаралтай. Энэ их хүчтэй үг. Шинэ гэрээнд үүнтэй холбоотой хоёр үг бий. Энэ нь хүлээн зөвшөөрөх ба тунхаглах гэсэн үгнүүд юм. Хүлээн зөвшөөрөх гэдэг нь хэлсэн адил үгийг давтаж хэлэх гэсэн утгатай. Итгэгч бидний хувьд Бурхны хэлсэн үгийг хүлээн зөвшөөрч, яг адил үгийг хэлэх учиртай. Бурхны үгтэй санал нэгдэж, түүнийг өөрийн амаар хэлнэ гэсэн үг. Ийм байдлаар Есүсийн үгтэй нэгэн игнэнд жагсаж, ард талдаа Христийн эрх мэдлэр хамгаалагддаг. Еврей номын 3:1-д ингэж хэлсэн байдаг. Бидний хүлээн зөвшөөрдөг элч ба тэргүүн тахилч болох Есүсийг бодогтун гэж. Энэ бол их чухал мэдгдэл. Хэрв хүлээн зөвшөөрөхгүй бол бидэнд тэргүүн тахилч байхгүй гэсэн үг. Бидний хүлээн зөвшөөрдөг тэргүүн тахилч бол Есүс. Өөрөөр хэлбэл бидэнд амлагдсан бүхнийг Библийн үгийн дагуу тунхагладаг эрх мэдэлтэй Есүс тэргүүн тахилчийн хувьд бидэнд тэдгэрийг боломжтой болгож өгдөг. Хэрв бид тунхаглахгүй чимээгүй байвал Есүсийн тэргүүн тахилчийн үйлчлэлийг нь мөн чимээгүй болгодог. Ингэснээрээ өөрсдийн эргэн тойрон сөрөг хүчийг дууддаг. Тунхаглал нь хүлээн зөвшөөрлийг бодвол илүү давшингүй шинжтэй байдаг. Бид сүнслэг тулааныг тунхаглалаар хийдэг. Тунхаглалаар Бурхны үгийн эрх мэдлийг өөрсдийн амьдрал, нөхцөл байдал, чуулган, за ер нь хандаж болох алив зүйлд хэлдэг юм. Бүх зүйлд хэлдэг гэсэн үг. Бурхны хүч чадал хэрэгтэй тоолшгүй олон зүйл бидний амьдралд байдаг. Бурхны хүчийг амьдралдаа, гэр бүлдээ, улс орондоо, чуулгандаа оруулах хамгийн хүчрхэг арга нь тунхаглах юм. Тунхаглал нь үнэхээр алив юмны өмнө явж зарлан тунхаглал болдог билээ. Зарлага хийдэг хүн хэн нэг эрх мэдэлтэй хүний өмнө явж түүний ирж явааг олон түмэнд зарлан тунхаглаж замыг нь бэлтгэж байдаг хүн юм. Энэний нэгэн адил Бурхны хийх гэж байгаа ажлыг, Бурхны шийдвэрийг хамаатай нөхцөл байдалд хандан бид тунхаглах ёстой. Та нар энийг сонсно уу үгүй юу мэдэхгүй. Хэн нэгэн хүн чухал тунхаглал хэлхээс өмнө сонс тугай гэж хэлдэг байж. Ийм байдлаар олонний анхаарлыг хандуулан эрх мэдэлтэйгээр хэлэх үгэн хэлдэг байж. Хэдийгээр шинэ гэрээний орчуулгад тодорхой гарч ирээгүй ч зарим хэсэгт гарч байгаа номлох гэдэг үг нь зарлан тунхаглах гэсэн утгатай байдаг. Матай номын 24-ийн 14-ийг харъя л да. Хаанчлалын энэхүү сайн мэдээ тунхаглагдана. Бүтнээр нь харвал хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл бол.
Дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ гэжээ. Библийн багшигээд би 50 гаруй жил болж байна. Библийг хүмүүст ойлгомжтой болгохын тулд багш хүн заах ёстой юм. Харин 12 жилийн өмнөөс эзэн миний сэтгэлд тунхаглах гэдэг үгийг өгсөн юм. Эзэн намайг зүгээр л заах биш. Мөн тунхаглах ёстой гэж хэлээд байх шиг санагдсан билээ. Үүний үр дүнд 1979 онд Америкийн нэгдсэн улсад 8 радио станцаар эхлэж байсан радио үйлчлэл маань дэлхийн 10 улсын хэлээр энэ бөмбөрцгийн ихэнх газар одоо цацагдж байна. Матай номын 24-ийн 14 намайг ийм үйлчлэлд чиглүүлсэн гэж би итгэдэг юм. Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ. Бидний нас биш, харин Есүс Христийн чуулганд хийх ажил болон дэлхий даяар хаанчлалын сайн мэдээг тунхаглах ажил дуусахад бидний ажил дуустдаг мэт. Итгэлээр эзний үгийг тунхаглахад ямар их хүч оршдгийг би өөрийн туршлагаас мэдэж авсан. Үнэхээр гайхамшигтай их үйлсийг Бурхан ийхүү бүтээдэг. Америкт нэгэн эмэгтэй христчин стандартаар бол эмэгтэй хүнд байх ёстой бүх шаардлагын эсрэг хүн байдаг. Тэр марксист үзэлтэй, лесби явдалтай, тэгээд феминист. Тэгээд үүнийгээ тэр маш чухалд тооцдог. Тэр чүтэл эсэргүүцсэн эрчүүдийг буудах бүү хүртэл худалдаж авсан байлаа. Тэгээд тэр өөрийн гэсэн хамтрагчдын хамт Хятадын өмнөд тэнгист бяцхан хөлөг онгоцтой нэг зүг рүү муу юм хийхээр явж байжээ. Гэтэл далайн шуургад игдэж хүмүүс түүнд дотгошоогоо ор, радиогон асаа, цаг агарын талаар олж мэд гэжэм. Тэгээд радиогон асааж, долгион хайж байтал Филиппинээс дамжуулж байгаа миний радио нэвтрүүлэг таарчгаж. Тэгээд тэр бэр радио нэвтрүүлгийн сургаалаар аврагдсан юм. Миний нэвтрүүлэг ердөө 15 минут байдаг юм л да. Одоо тэр эмэгтэй тэс өөр хүн болсон. Өөр утгаараа муу хүн болсон. Энэ бол нэг жишээ. Энэ бол сургаал биш. Би олон зүйл тайлбарлах шаардлагагүй хаа. Үгийг тунхаглахад үг өөрөө ажиллан хийдэг. Мосегийн жишээг үздэхэй л дээ. Бурхан Мосег Египтэд буцаж очоод Израильчуудыг чөлөөлгөж явуулдаг. Бурхан түүнтэй асж байгаа бутан дотроос уулзныг санаж байна уу? Гэтэл номын 4-р бүлэгт Израилийг чөлөөлгөж чамайг илгээж байна гэж Бурхан Мосед хэлдэг. Тэгтэл түүний 40-төд байсан өөртөө итгэлтэй байдал нь алга болсон байлаа. Одоо тэр 80-тай өөртөө ямар ч итгэлгүй хүн болсон байлаа. Тэр яагаад би гэж эзэн би хийж чадахгүй. Надад юу ч байхгүй шүү дээ. Би юу хийж чадах вэ гэхэд эзэн түүнээс маш практик асуулт асуудаг. Чиний гарт юу байна вэ гэхэд Мосе гар руугаа хараад таяг гэж ойрхт орнын хончид голдуу таягтай явдаг. Тэр бол тиймч чухал нандин эд биш л дэм. Харин эзэн таяга газар хай гэлээ. Тэр нь могой боллоо. Тэгэд Мосе айсандаа зугтжээ. Өөрөөр хэлбэл түүний гарт байсан игэл таяг ямархуу зүйл болж болохыг Мосе хизээч төсөөлөөгүй байлаа. Тэгээд эзэн сүүлнээс нь барь гэлээ. Могойн аран шинг мэддэг хүмүүс хизээч сүүлнээс нь барихгүй. Харин Мосе барьсан юм. Тэр үүнийг хийж байхдаа айж байсан л д. Барингут могой эргээд таяг болжээ. Тэгээд эзэн одоо таягтайгаан яв. Энэ л чамд хэрэгтэй. Бүх ажлаа ганц таягаараа чи хийж чадна гэлээ. Гэтэл номыг бүхлээр нь судалбал Египтээс Израильчуудыг чөлөөлөхөд тэр таяг маш их үүрэг гүйцэтгсэн байдаг. Бурханаас тусламж гуйх бүрт Мосе таягаан өргөтөл Бурхан туслаж байлаа. Үүний үр дүнд нь Мосе Египтийн тэргүүн фараоны гараас таягаараа ард түмнээ эргүүлэн аварсан билээ. Сүүлд нь үеэрлэн улаанаараа эргэлдэж байсан улаан тэнгисийг хоёр тийш ярахад
Мойсе таягтай гараад дээш нь өргөхөд тэнгис хоёр хуваагдсан байдаг. Мойсегийн араас улангасан хөөж байсан Египтийн айрам тэнгис дундуур орж ирэхэд Мойсе гараа өргөн тэнгисийг буцаан нэгтгсэн байдаг. Бурхны бүхий л үүрэг даалгаврыг биелүүлэхэд Мойсед өмнө нь байсан үл тоогдох тэр таягл тос болж байлаа. Танд би нэг юм санал болгоё. Хэрв та өөрийгөө бүрэн зариулсан итгэгчл юм бол, хэрв та Библиэд итгэдэг итгэгчл юм бол танд бас таяг байгаа. Тэр нь юу гэдгийг та мэдэх үү? Тэр бол Библи. Хэрв танд Библи байгаа бол түүнийг атгаад дээш нь өрг. Тэгээд энэ бол миний таяг гэж хэл. Та ингэж хэлж чадах уу? Энэ бол миний таяг. Миний Библи бол миний таяг. Бурхны хийгсэн болгоныг би энэ үгээр хийж чадна. Заавал одоо Библиэд доош нь булгаарай. Юуны өмнө бичээсээс сурах зүйл бол Бурхны үгийн хүч чадал. Хүч чадал. Энэ бол супер хүч чадалтай ном гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Мойсегийн таяг эхэндээ тийвж онцгой харагдаагүй шиг Библич бас тэгж л харагддаг. Харин ойлгож эхлэнгүүт хүч чадал нь хязгааргүй гэдгийг харах болно. Бурхны үгийн хүчний талаар өгүүлэх хэд хэдэн ишлэлийг харцгаая. Дуулал номын 33-ийн 6 дугаар ишлэл. Эзний үгээр тэнгэрүүд амных нь амьсгалаар тэдгэрийн бүх эрхэс бүтээгдсэн. Еврейгээр амьсгал гэдэг үгийг сүнс гэдэг утгаар хэрэглэдэг юм. Сүнс. Бүх бүтээл хоёр зүйлээр бүтээгдсэн. Бурхны үг ба Бурхны сүнсээр бүтээгдсэн бүх зүйл. Бүтээгдэж байгаа бүх зүйл, бүтээгдэх бүх зүйл Бурхны үг ба сүнсний тусламжтайгаар бий болсон. Үүнээс л ихтэм. Үг сүнстэй хамт ажиллах ёстойг та харж байна. Харж байна уу? Тийм учраас дуулыг бичигч сүнс биш, амьсгал гэж үгийг сонгосон байх. Та мэдгүй үгүй юу? Би сайн мэдэхгүй. Гэхдээ Африк оюутнуудад англи хэл зааж байхдаа хэл ярианы үндсэн аялганы талаар би сурсан юм. Үгийн талаар тэр үед хэдин сонирхолтой зүйл мэдэж билээ. Үгийн хүч чадлын талаар бодоход тэд энгийн санагддаг. Бид хэрхэн ярьдаг вэ? Уушгнаас амьсгал гарч ам хамраар гарахдаа амны хөндийн олон төрлийн булчин, шүд, хилэн гарах авиа үгийг өөрчилдөг. Гол нь та бид амьсгалахгүйгээр нэг ч үг хэлж чадахгүй. Ярихын тулд бид заавал амьсгалах хэрэгтэй. Энэ бол Бурхны талаарх зураглал юм. Бурхан ярих бүртээ түүний амьсгал үгтэй нь хамт гардаг. Түүний амьсгал бол түүний сүнс юм. Тиймээс үг ба сүнс үргэлж хамт явдаг юм. Үг ба Бурхны сүнс хоёр нийлж ертөнцид орших бүхнийг бий болгосон. ертөнцийн бүхий л зүйлийг оршоон тогтноосон. 2 дугаар Петр 3-ын 5-д маш хүчтэй 3 зүйлийн тухай өгүүлсэн байдаг. Үг бүтээсэн, үг тогтноосон, үг бүхнийг татан буулгадаг. За эхлээд 2 дугаар Петр 3-ын 5-аас уншийе. Бурхны үгээр тэнгэр нь өөний эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас гараад усаар хэлбэржсэн болохыг тэд санаатаагаар үл ойшоодог. Тэр үед ертөнц усан галавт автан усаар устгагдсан аж. Харин өнөөгийн тэнгэр болоод газар нь түүний үгээр байгаа бөгөөд галд зориулгдан бурханлаг бус хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдрийн төлөө хадгалагдаж байна гэж. Бурхны үгээр тэнгэрс ба газар бий болж юм. Бурхны үгээр тэдгээр нь өнөөг хүртэл оршжээ. Цаг нь ирэхэд Бурхны үгээр энэ бүхэн илэнэ. Тиймд Бурхны үг бүтээдэг, тогтнуулдаг, замун устгадаг. Хүмүүс амьдарч байгаа дэлхийдээ янз бүрээр муугаар хандахад Бурхны үг нэг л өдөр энэ бүх замбраагүй байдлыг эцэлнэ гэж
бодохдоо би талархдаг. Бурхны үг бүтээсэн байлгаж байгаа. Мөн цаг нь болохоор үгүй болгоно. Бурхны үг бүхнийг хийдэг юм аа. Рүтээр цуглааны өмнө иш татсан ишлэлийг одоо дахин хэлье. Энэ нь Исая номын 55-ын 10-аас 11. Бурхны амнаас түүний үг гарахад ямар зүйл болдгийг энэ ишлэл маш тодорхой өгүүлжээ. Эсвүгөөс үгийн нөлөө үгүй болно. За бид ямар үгээр эхэллээ? Тийм ээ. Баярлалаа. Бороо цас тэнгэрээс бууж ирээд газрыг услахгүйгээр буцдаггүй шиг харин газрыг ургуулж цэцэглүүлж тариачинд үрийг идэгчд талхыг нь хангадаг. Миний амнаас гарсан миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр над руу хоосон буцаж ирэхгүй. Амен. Миний амнаас гарсан миний үг гэж хэлснийг анхаарна уу? Өөрөөр хэлбэл миний үг миний сүнсээр илэрхийлэгдэхэд гэж хэлж болно. 2 дугаар Коринт 3:6-ад Паул үсэг үхүүлдэг гэж. Өөрөөр хэлбэл амьсгал үгүй дан ганц хуурай үг амьдрал авчрахгүй. Үг ба сүнс хамтдаа байх ёстой. Библийн ишлэлээр дүүрэн хуурай номлол сонсож болох ч тэнд амьсгал үгүй бол амьдрал үгүй. Энэ нь үхүүлдэг. Тийм үү? Энэ хоёр хамтдаа ажиллах ёстой. Үг ба сүнс. Одоо би Бурхны үгийн тунхаглалын нөлөөг Мойсегийн таягтай зүйрлүүлэн заая. Тунхаглана гэдэг нь нөхцөл байдалд хандан Бурхны үгийг хэлж байгаа итгэлийн зоримог алхам юм. Би Бурхны үгэнд итгэж байна гэж бодлоо та цэгцлэх ёстой. Бурхны үгийг амаараа хэлж байхдаа үгийн хүч нөлөөнд итгэж Бурхан өөрөө надаар дамжуулан хэлж байгаа юм шиг ярих ёстой. Та үүнд ингэж итгэж чадах уу? Чадах уу? Та ингэж чадна гэж үү? Бурхан заавал ярих шаардлагагүй. Харин Бурхны сүнс таны амаар дамжуулан Бурхан үгээ хэлэхэд ертөнцөө бий болсон шиг нөлөөтэй гэдэгт итгэж эхлэхдээ хангалттай юм аа. Мойсегийн хувьд эхний удаа үүнийг хийхдээ айж байсан. Эхлээд таяга газар хаяхад тэр нь могой болж Мойсе айж зогтаасан. Үр дүнтэй тунхаглаж сурахын өмнө бид Бурхны үгнээс эмээхийг заавал сурах ёстой. Бурхны үгийн өмнө чичирдэг байх ёстой. Исая хэлэхдээ эсвэл Бурхан Исаягаар дамжуулан хэлэхдээ ингэж хэлсэн байдаг. Исая 66 дугаар бүлгийн эхний 2 ишлэлийг харцгаая. Исая 66 дугаар бүлэг. Эзэн үүнийг айлдаж байна. Тэнгэр бол миний сэнтээ, газар бол миний хөлийн гишгүүр билээ. Тэгээд та нар надад хаана нь өргөө барих юм бэ? Хаана миний амрах газар байгаа юм бэ? Энэ бүх зүйлийг чинь миний мотор бүтээсэн. Тиймээс энэ бүгд чинь бид зүйл болсон юм гэж эзэн тунхаглав гэж. Өөрөөр хэлбэл эзэн ийм хэлж байна. Чи надад зориулж намайг гайхшруулах ямар ч сүм дугуй барьж чадахгүй. Би орчлон ертөнцийг бүтээсэн гэж байна. Харин миний анхаарлыг татах нэг л зүйл байдгаа гэж Бурхан хэлж юм. Тэгээд цааш нь харин би нэг зүйлийг хардаг гэж юм. Өөр нэг орчуулга дээр би нэг зүйлийг хүндэлдэг гэж юм. Бурхан ямар хүнийг хүндэлж үнэлж хардаг вэ тэгвэл? Харин даруй гэмшсэн сэтгэлтэй миний үгэнд чичирдэг хүн рүүл би харна гэж. Мойсед байсан шиг бидэнд ч байх ёстой. Эхний хандлага бол эзний үгнээс эмээх хүндлэл байх ёстой. Өнөөдрийн чуулганд Бурхны үгнээс айдас байхгүй болжээ. Бурхны үгийг иш татаж
үгийг нь чөлөөтэй хэрэгэлдэг атлаа. Энэ үгнээс айх эмээх хандлага үгүй болж. Тиймээс бид энэ хандлагаа заавал өөрчлөх ёстой. Бурхны үгийн өмнө яагаад чичрэн айх ёстой талаар Иохны сайн мэдээний номноос 2 шалтгааныг хэлж өгье. Эхнийх нь Иохан 12 дугаар бүлэг. 47-оос 48 дугаар ишлэл. Есүс энд ярьж байна. Тэр хэлэхдээ хэрвээ миний үгийг сонсоод үл сахидаг хүн байвал би түүнийг шүүхгүй. Учир нь би ертөнцийг шүүхийн тулд бус, харин ертөнцийг аврахын тулд ирсэн юм. Намайг голж миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүгч би. Миний хэлсэн үг эцсийн өдөрт түүнийг шүүн гэжээ. Есүс хэлэхдээ би та нарыг шүүхгүй. Та нар Бурхны үгээр шүүгдэнэ гэж юм. Та төсөөлдөв. Бид итгэж байгаачлан нэг л өдөр агуу хүчрхэг Бурхны өмнө зогсоод амьдралаа тайлгнана. Та бид чичирч маш их анхаарал тавин тэр өдөр түүний өмнө зогсно. Бурхны үгэнд хүндлэлтэй хандаж айх ёстой. Учир нь Бурхны үг биднийг шүүх болно. Бурхны үгийг унших гэж хууд суудыг эргүүлэхдээ хэрэг бид үнэхээр ойлгодогсон бол тэр уншиж байгаа үгээр бид нэг өдөр шүүгдэнэ. Тийм учраас бид айх ёстой. Цааш нь Есүс Иохан номын 14-ийн 23-т өөр нэгэн гайхалтай үгийг хэлсэн байдаг. Есүс хэлэхдээ хэрв хэн нэг нь намайг хайрлавал тэр хүн миний үгийг сахина. Миний эцэг түүнийг хайрлана. Бид тэр хүн рүү очиж түүнтэй хамт өөрсдийн орон байраа байгуулна гэжээ. Библийн маш цөөхөн газар Бурхан гэдэг үг олон тоон дээр хэрэглэгдсэн байдаг. Бид буюу Бурхан Аав ба Хүү тэр газар тэр рүү очиж гэжээ. Тэд хэрхэн ирэв? Юугаар дамжиж? Өөрийн үгээрээ дамжиж. Өөрөөр хэлбэл Бурхны үгийг нээж хэр бид тэр үгэнд итгэвэл Бурхан өөрөө эцэг ба Хүү бидний амьдралд орж ирээд бидний дотор гэртээ байгаа юм шиг тохолдог. Хэрв ийм байвал та яах вэ? Илчиллээрч байсан хамаагүй эзэн Есүс Христ танай гэрт ирвэл та баярлахын дээдээр доглохгүй гэж юу? Бас та айна. Та түүний хөлд сүгдэн унана. Есүс хэлэхдээ зөвхөн би ч биш. Мөн эцэг минь хамт ирнэ. Бид очно гэж. Юугаар дамжиж? Юугаар? Бурхны үгээр дамжиж. Та харж байна уу? Орчин цагт байгаа чуулганыхан бидний хандлага үнэхээр өөрчлөгдөх ёстой. Бурхны үгэнд бид хүндлэлтэй хандаж тэр үгнээс айж тэр үгийг хүндэлж сурахаас нааш бидний амьдрал үр дүнтэй байж чадахгүй. Бурхны үгэнд хүндлэлтэй хандхаас нааш үр дүнг нь би мэдэхгүй гэдгийг л хэлэх гэсэн юм. Тэгэхээр эзний үгнээс Мосе эхлээд айсан, эмээсэн. Энэ бол Мосед тохиолдсон эхний зүйл. Тэр таяг хүчтэй болохыг мэдхдээ зүгтаасан. Мосе үнэхээр их айсан байлаа. Мосегийн хийсэн 2 дахь үйлдэл бол таягаа буцаагаад барьсан явдал. Итгэлээр таягаа дахин өөрийн гарт авдаг. Тиймээд хэрэг бид эзний үгнээс эмээж байгаа бол Бурхны үгнээс зуурах хэрэгтэй. Дуулал номд байгаа нэгэн хэсэг надад маш их гүн сэтгэгдэл төрүүлсэн юм аа. Дуулал 149-ийн сүүлчийн хэдэн ишлэл. Эхлээд 5 дугаар ишлэлээс уншицгаая. Бурханлаг хүмүүсийг алдрын дунд баясуул.
Тэднийг орон дээр нь ч баясгалантайгаар дуулуул. Бурханлаг хүмүүс гэдэг нь бүх итгэгч хүн гэж би итгэж байна. Еврей хэлээр хасид гэдэг үгээр бичдэг. Та нарын хэдэн хасидын иудаизм гэдэг үг сонссон бэ? Тэд бол туйлын уламжлалт хүмүүс байдаг. Эзний үгнээс айдаг хүн бүрэн зориулалттай байдаг гэсэн утгатай. Бурханлаг хүмүүсийг алдрын дунд баясуул. Тэднийг орон дээр нь ч баясгалантайгаар дуулуул. Тэдний аманд Бурхны дээд магтаалуудыг гарт нь хос эртээ илд байлга. Энэ нь үндэстнүүдээс үше авч ард түмнүүдийг яллахын тулд тэдний хаадыг гинжээр гинжилж, ноёдыг нь төмөр дөнгөөр тушхын тулд бичигдсэн шүүлтийг тэдэнд гүйцэтгэхийн тулд болоо. Энэ бол түүний бүх бурханлаг хүмүүст хүндэтгэл юм. Эзнийг магтах тун. Та өөрийгөө бурханлаг хүмүүсийн нэгд тооцвол энэ үнэхээр гайхалтай тунхаглал болохыг та ухаарна. Энд үлснээр бидний гарт хос эртээ илд буюу Бурхны үг байж, бидний аманд Бурхны дээд магтаалууд бай. Үндэстнүүдээс өшөө авч ард түмнүүдийг шийтгэн гэж юм. Та өөрийгөө энэ дотор төсөөлөн харж байна уу? Харж байна уу? Бурхан таниар ийм юм хийлгэх санаатай байгааг та ойлгож байна уу? Тэдний хаадыг гинжээр гинжилж, ноёдыг нь төмөр дөнгөөр туших гэж. Энэ нь үндэстнүүдийг захирагч харанхуйн хүчийг хүлэх тухай бөгөөд тодорхой энэ тэр үндэстэн гэж хэлээгүй билээ. Тэгээд сүүлчийн ишлэлд үндэстнүүдийг шийтгэх шийтгэлийн тухай өгүүлж байна. Энэ нь бурханлаг хүмүүст хүндэтгэл юм гэж. Та үүнийг тунгаан бодож үзсэн үү? Үзв үү? Үндэстнүүдийг шүүх боломжийг Бурхан бидэнд өгсөн байна шүү дээ. Хэрв бид энэ өнцгөөс нь харж байвал бидний залбирлын амьдрал өөр төвшөнд очно. Бичигдсэн шүүлтийг тэдэнд гүйцэтгэх гэж. Шүүлтийг хаана бичдэг вэ? Эсвэл хаанаас бичигдсэн шүүлтийг олох вэ? Тийм ээ. Барьда. Тийм ээ. Тэр энд байна. Бид өөрсдийнхөө үзмжээр шүүхгүй. Бурхан аль хэдийнэ шүүлтийг бичсэн. Харин бид улс үндэстнүүдийг түүний бичсэн шүүлтийн дагуу гүйцэтгэх юм. Өөрөөр хэлбэл түүхэнд бид онцгой шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг. Энэ ямар чухлыг харж байна уу? Гэтэл олон итгэгчид Бурхан бидэнд юу бэлтгэсэн, биднээс юу хүсэж байгааг ухаараачгүй, мэдээчгүй явдаг. Бид хэрхэн шүүхийг тогтоодгүйг онцлон хэлмээр байна. Библиэд бичигдсэн шүүлтийг олоод түүний дагуу бид шүүгдэх болно. Тэгвэл хэрхэн бид шүүлтийг гүйцэтгэв? Ямар үгээр? Тунхаглалаар, тийм ээ, тунхаглалаар. Библиэд аль хэдийнэ бичигдсэн шүүлтийг тунхаглаж бид шүүнэ. Бид зарлага мэт ирж буй шийтгэлийг тунхаглана. Олон нийтийн газар очоод сонсогтун гэж байгаа зарлагтай адил Бурхны үгийг тунхаглана. Одоо үүнийг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх тал дээр анхаарцгаая. Бид тайга авсны дараагийн алхмыг хийнэ. Мосе Египтэд буцаж очоод юу хийсэн бэлээ? Тэр тайгаан өргөсөн. Тэр тайгаараа эрх мэдэлтэйг харуулсан. Бид бас үүний адил зүйл хийх ёстойг бас зөвлөж байна. Бид Бурхны бичигдсэн үгийг аваад Бурхны эрх мэдэл хэрэгтэй байгаа нөхцөл байдалд хандан эрх мэдэлтэйгээр тунхаглах ёстой. Олон арга замын нэгийг нь л би хэлж байгааг анзаарна уу? Бид Бурхны үгийг эрх мэдэлтэйгээр ариун сүнсний тослогоо дотор нөхцөл байдалд хандан итгэлээр тунхаглан хэлэх ёстой. Үг ариун сүнстэй буюу амьсгалтай хамт байдгийг санаж байна уу? Энэ хоёр хамтдаа явхад Бурхны амьсгал буюу Бурхны сүнс, Бурхны үгийг таны амаар дамжуулан хэлүүлэхдээ бүхнээс хүчрхэг Бурхны эрх мэдэл тэр газар, тэр нөхцөл байдалд айлчлан ирдэг.
Бурхан хаан ширээнээс буугаад Мойсегоос таягийг аваад би өөрөө хийчихье гэж хэлээгүй юм. Инкэл байх гэж олон хүн эндүү боддог. Харин Бурхан чамд таяг байна. Чи хий гэж хэлдэг. Гэтэл номд үүнийг Бурханы таяг гэж нэрлсэн байдаг. Тиймээс Мосе Бурханы таягийг хэрэглэж байсан юм. Мосе таягийг дээш өргөж байсан. Заримдаа Мосе 12 хамтдаа. Хэн өргөж байгаа нь хамаагүй. Гол нь таяг үүргэн биелүүлж байгаа нь л чухал юм. Одоо үүнийг хэрхэн хэрэглэж болох хэд хэдэн нөхцөл байдлыг хэлье. Хувийн хүний хүрээнд, үндэсний хүрээнд ба олон улсын төвшөнд үгийн таягийг хэрхэн хэрэглэж болох. Түүний үр нөлөө нь ямар байж болохыг олон янзаар тайлбарлан хэлж өгье. Рутиг миний дэргэд дахин гарч ирээсэ гэж урьж байна. Бид хамтдаа одоо хэлэх тунхаглалыг бид хувийн чимээгүй цаг хийхдээ байнга хэлдэг тунхаглал юм. Гэхдээ бидний чимээгүй цаг үргэлж чимээгүй байдгүй юм шүү. Заримдаа бид энэ цагт хашгирдаг. Эцсийн эцэст тунхаглахдаа бид хашгирдаг шүү. Чанга байх тусмаа хүчтэй гэж хэлээгүй шүү. Ариун сүнс таныг хэрхэн хөдөлгөж байгаагаас л болно. Бид нэгээс 200 тунхаглалыг байнга хэлдэг. Рут өөрийн амьдралын төлөө эдгээр зэвсгүүдийг хэрэглэн тулалдаж байгаа. Зарим тунхаглалыг зарим нь бүр 1000 гаруй удаач хэрэглэж байсан тохиолдол бидэнд бий. Хэрв танд сөрөг бодлууд эсвэл өсч төрсөн орчин тань маш их сөрөг зүйлээр дүүрэн байсан бол ганцхан удаа хэлээд тэр бүхэн зүгээр болчихгүй. Тунхаглаж байгаа үгэндээ итгэх хүртэл та хэлэх хэрэгтэй. Нөхцөл байдал өөрчлөгдтөл та хэлэх хэрэгтэй. Тэгэхээр намайг Британи хүн гэдгийг та нарын ихэнх нь мэдэх байхаа. Британи хүмүүс ямар сөрөг гэж Америкчуудад хэлэхдээ би британчуудаас айдгүй. Тэд үнэхээр цаанаасаа гутранг. Харин би гутрангийн гутранг хүн байлаа. Бурхан намайг баг багаар өөрчилж өгсөн юм аа. Ингээд их цаг хугацаа шаардагдсан шүү. Надад байдаг нэг хачин сэтгэлгээ нь бүр хүүхэд байхаас эхэлсэн юм. Би ямар ч нөхцөлд орсон хамгийн муухайгаар байж болох хамгийн адгийн асуудлуудыг сэдэж боддог байлаа. Машинд орж суугаад жолоодож явахдаа ямар нэг аваар асуудал гэх мэтээр ургуулan боддог байлаа. Та нарт надтай адил ийм асуудалтай байж болох хүмүүс байж болох юм аа. Би үүнтэйгээ Бурхны олон янзын үгээр тулалдсан. Яг тодорхой ишлэлийн сайн санахгүй. Еремай номын 29 дээр эзэн Израильчуудад хандан ингэж ярьдаг. Та нарт зориулж гай гамшигын бус сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм. Өөр нэг орчуулга дээр сүрлийн биш хөгжил дэвшлийн төлөвлөгөө гэж орчуулжээ. Би та нарт ирээдүй ба найдварыг өгнө гэдгийг. Би өчнийхээ талаар алив сөрөг бодол тээх үед ингэж хэлдэг байлаа. Эзэн надад хандсан таны төлөвлөгөө бол сайн төлөвлөгөө. Та надад мууг биш, сүрлийг биш, харин хөгжил цэцэглэл. Ирээдүй ба найдварыг өгнө гэсэн учраас баярлалаа гэдэг байлаа. Үүнийг хэд хэдэн удаа давтаж хэлнэ. Сөрөг бодол үүний дараа алга болдог байлаа. Энэхүү би хүчтэй, өөртөө итгэлтэй, эерэг хандлагатай болдог байлаа. Рут чи үүнийг сураагүй байх тийм үү? Үгүй юу? Тэгвэл би хэлье. Одоохондоо энийг жагсаалтанд оруулаагүй ч оруулах болно. Эзэн ингэж хэлжээ. Та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшигын бус сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм гэж эзэн тунхаглаж байна. Та машиндаа суух болгондоо энэ үгийг хэл. Таны аялал сайн болно. Та бодож санснаа гүйцэлдүүлэх болно. Хандлага хүнд их өөрчлөлт авчирдаг юм шүү дээ. Хүмүүс танд хандах байдлыг ч таны хандлага тодорхойлдог юм. Та эерэг хандлагатайгаар дэлгүүрт орлоо гэж бодъё. Танд сайн үйлчлэн харин ямар нэг муу юм болох байх. Ямар хандлагатай байна? Тийм үр дүнг авах нь шударга юм. Тийм үр дүнд хүрэхэд ямар ч илүү зүйл хэрэггүй. Тунхаглалын хэд хэдэн хэлбэрийг одоо бүгдээрээ үздэцгээе. Юуны өмнө энэ нь амьсгалтай үг байх ёстой. Өөрөөр хэлбэл энэ ариун сүнсээр байх ёстой. Хоёрт нь бид бодож хийхдээ үүнийг хувьчлан хэлэх хэрэгтэй. Энэ нь маш их чухал юм.
Библийн хаан нь бид гэдэг үгээр хэлэх хэрэгтэй гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл бидэнд яг одоо хэрэгтэй байгаа үгийг бид хэлэх ёстой. Жишээ нь довтлогоонд ороход танд хамгаалалт хэрэгтэй. Гэх мэтээр танд жишээ татан яриад байвал би яриад л байна. Үүндээ хэрэгцээний талаар ярихаас би залхаж байна. Олон итгэгчид хувийн хэрэгцээнээсээ цааш явдаггүй. Харин одоо би хамгаалалтын гэхээс илүү давшилтын, тунхаглалын талаар илүүтэй үзэх болно. Жишээлх юм бол танд маш их хар бараан, сөрөг бодол байдгаа гэж бодъё. Хэрв үхвэл надтай юу тохиолдох болоо гэж боддог гэж төсөөлөе л дөө. Олон хүн ийм хандлагатай байдаг. Тэдний зарим нь өнөөрөө энд байж байгаа хаа. Рүүтэд эмч хэлсэн шиг танд ч бас нэг эмч. Та энэ бүхний цаана гарч чадах эсхийг би хэлж мэдэхгүй. Гэхдээ бид чадах бүхнээ хийнэ гэсэн гэж бодъё. Бид энэ ишлэлийг хэдэн мянган удаа хэрэгэлсэн. Рүүт орондоо ороод л энэ үгийг хэлдэг байсан юм. Дуулал 118-ийн 17. Би үхэхгүй. Харин амьдарч эзний үйлсийг тунхаглах болно. Та энэ үгийг хэлмээр байна уу? Цээжлэх хэцүү ишлэл шүү. За хэлцгээе. Би үхэхгүй. Харин амьдарч эзний үйлсийг тунхаглах болно. Дахиад. Би үхэхгүй. Харин амьдарч эзний үйлсийг тунхаглах болно. За одоо үнэхээр зоригтойгоор нэг алхам хийцгээе. Хажуудаа байгаа хүний нүд рүү ихц харж байгаад тэр хүнтэй хандаж би үхэхгүй. Харин амьдарч эзний үйлсийг тунхаглах болно гэж хэлээрэй. Иймдээ хүмүүсийн хэлдгээр хэдэн нэрв хэрэгтэй болно. Би үхэхгүй. Би үхэхгүй. Харин амьдарч эзний үйлсийг тунхаглах болно. Амен. Та арай л дээр бол харж байна уу? Номлогч нарт тохиолддог нэгэн зүйл танд тохиолдлоо гэж бодъё л доо. Номлогчдыг олон хүн шүүмжилж эсрэг юм ярьж тэрч битгий хэл эсрэг залбирдаг. Тийм үед та юу хийх ёстой вэ? Үүний шийдэл нь Исая 54-ийн 17 юм. Библиэс энэ ишлэлийг олоод хамтдаа хэлцгээгээрэй. Харин үүнийг хэлэхдээ ишлэлийн дагуу өөрийнхөөрөө хэлье. Бидний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүхтэр бидний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол эзний зарцуудын өв бөгөөд эзнээс ирэх бидний зөвтгөл юм. Та энэ ишлэлийг Библиэс олсон уу? Энийг хэрхэн өөр юм болохгүй? Аль хэдийн нууц биш болсон нууцыг өнөөдөр бид хэлж байна. Нэг л өдөр бүх дэлхий энэ үгийг бид гэртээ орой бүр унтахаасаа өмнө хэлдгийг мэдэх болно. За хэлцгээе. Бидний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүхтэр бидний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол эзний зарцуудын өв бөгөөд эзнээс ирэх бидний зөвтгөл юм. Бурхнаар зөвтгөгдсөн нэгнийг буруутгаж байгаа хэл бүхнийг бид эсэргүүцэж чадна. Бид ийм замаар л дайснаа үргэлж ялдаг. Эцсийн эцэстээ бидний эсрэг ярьсан, залбирсан бидэнд ямар нэг муу юм тохиолдоосэй гэж хүссэн хүн бүрийг бид уучлсан, уучлсаар ч ирсэн. Бид тэднийг эзний нэрээр өрөөж байна. Бид сөрөг бүхнийг эерэг зүйлээр орлуулж байгааг та харж байна уу? Биднийг хараасан хүнийг хараалаар биш харин өрөөлөөр бид сольж байна. Паул хэлэхдээ мууг муугаар биш харин сайнаар ял гэсэн. Мууг ял хамгийн дээд хүч нь сайнд байдаг. Тиймд сөрөг бүхнийг сайнаар ялах хүчийг та эзэмшиж сурах хэрэгтэй. Гэхдээ тэр нь эзний үгийн дагуу байх ёстой. Жишээ нь бидний үйлчлэл дайралтад орлоо гэж бодъё л дөө. Эсвэл бидний гэр бүл гэрт дайралт ирлээ гэд төсөөлье. Ийм үед маш алдартай дэд хууль 33-ийн 25-аас 27-г хэрэглэх хэрэгтэй. Энэ ишлэлийг одоо хамтдаа хэлцгээе. Дэд хууль номын 33-ийн 25-аас 27. Хаалганы чинь түгжээ хүрэл төмөр болж амьдрах өдрийн чинь нуртад хүч чадал оршин.
иш урууны бурхан шиг өөр хэн чалга. Тэрээр чамд туслахаар Тэнгэрийг хөлөглөн унаж огторгүйд сүр жавхлангаа бадраадаг. Мөнхийн бурхан бол орших газар. Түүний мөнхийн мотор доорч нь байна. Тэрээр чиний дайснуудыг өмнөөс чинь зайлуулж устгах хэмээн айлдсан. Амен. Амен. Энэ үг сатаныг үнэхээр айлгадаг. Бид сатаныг устгахыг сурах ёстой. Бурхан түүнийг замаас чинь зайлуулж та сатаныг устгах ёстой. Та дайсны хүзүүг хөлөөрөө дарахыг сурах хэрэгтэй. Үнийг наривчлан бид үзэхгүй. Тэгвэл дэндүү цусд явдал болно. Бид энд хүний тухай биш, харин сүнслэг биет болох бидний дайсан чөтгөрийн тухай ярьж байгааг ойлгоорой. Бидний дайсан бол мах цустай хүн биш юм шүү. Таны пастор таны дайсан биш ээ. Таны нөхөр таны дайсан биш. Танд тэгж бодогдсон үе байгаа хаа. Гэхдээ бол тэд биш. Бид хүний эсрэг тулдаагүй гэдгээ мэдэх ёстой. Эдгээр зэвсэг нь хүчрхэг зэвсэг учраас хэрэглэх ёстой талбартаа хэрэглэх ёстой юм шүү. Та бидэнд янз бүрийн хэрэгцээ гардаг шүү дээ. Танд яг одоо тэдгээр хэрэгцээний нэг нь бий боллоо гэж бодъё. Санхүүгийн, эрүүл мэндийн гэх мэт. Тухай бүрт нь бид тунхаглах ёстой. Эхнийх нь санхүүгийн хэрэгцээний тал дээр 2 дугаар Коринт номын 9:8-ыг хэрэглэн тунхаглая. Бурхан бүх нэгүслийг та нарт бэлхаах чадалтай. Тиймээс та нар үргэлж юм бүхэнд бүрэн хангалуун байдалтай байж алив сайн үйлд элбэг баян байх болно. Энэ 3 энгийн үгээр эхлэж байна. Бурхан чадалтай. Бурхан чадна гэдэгт та итгэж байна уу? Энэ маш чухал юм. Бурхан хийж чадна. Энэ ишлэлд бялхаах, бүрэн хангалуун, элбэг, баян гэдэг үгүүдийг хэрэгжилж юм. Энэхүү ганцхан ишлэлд нэгүслийг ийхүү элбэг баянаар тодорхойлжээ. Тэгвэл энэ нэгүслийг хэрхэн хүлээж авах вэ? Юугаар? Итгэлээр. Итгэлээр нэгүслийг хүлээн авч та бид аврагдсан. Бид үүнийг гавьяа байгуулж буян хурааж авахгүй. Бурхны нэгүслийг бид итгэлээрээ хүлээн авдаг билээ. За дахин хийцгээе. Үйлчлэлийнхээ санхүүгийн суурийг би ингэж тодорхойлдог. Санхүүгийн талаар залбирах бүртээ бид энэ үгээр эхэлдэг. Бидэнд эерэг хандлага байх ёстой. Биднийг юм бүхэнд элбэг дэлбэг байлгаж бүхий л сайн үйл баян байлгах нэгүслийг Бурхан элбэг дэлбэгээр байлгах чадалтай. Жишээ нь бидний хувьд хийж чадамгүй их ажилтай бай гэж бодъё л доо. Зүгээр ч хийж чадахгүй биш. Та тэр талаар суралцаагүй, чадал хүрхгүй үед бид юунд найдах вэ? Гэвч Бурхан биднийг тэдгэрийг хий хэмээн шаарддаг. Тэр үед Филиппой 4:13-ыг ашиглав. Би принц хувилбарыг ашиглая. Эзэн надад грек хэл сурах боломж өгсөн болохоор бусад сонсож байсан орчуулгаас ч илүү гүн утгыг ухааруулж өгсөн болохоор би ингэж зөрхилж байгаа юм шүү. Гэхдээ энэ хэвлэгдээгүй хувилбар. Зарим хүмүүс над дээр ирээд хаанаас худалдаа авч болох уу гэж асуудаг. Тэгвэл хаанаас ч авч чадахгүй. Дотроос минь хүчрхэгжүүлдэг түүгээр би бүгдийг хийж чадна. Дотроос минь хүчрхэгжүүлдэг түүгээр би бүгдийг хийж чадна. Би хүчрхэгжүүлэх гэх динамис гэх үгийг хэрэглэж байгаа юм. Энэ үгийг ер нь хүч гэж орчуулдаг л да. Таны тунхаглалаар ил гардаг таны дотор орших хүч чадлын их үүсвэр гэж би надад хүч өгөгч түүгээр би бүгдийг хийж чадна. Надад боловсрал нь байхгүй. Надад чадланч байхгүй. Харин энэ хийх гэж байгаа зүйл Бурхны хүсэл мөн бол. Бурхнаас даалгасан үүрэг даалгавар мөн бол түүнийг хийх хүч чадал миний дотор байгаа гэсэн үг. Жишээ нь таны бие өвдвөл биднийг нүгэлд өхүүлж зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө
бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар түүний шарахаар эдгээгдсэн билээ. Өнгөрсөн цагаар ярьж байгааг анзаарч байна уу? Загалмайгаар ирсэн эдгэрлийн талаар ярихдаа хизээч ирээдүй цагаар ярьдгүйг та анзаарч байна уу? Есүсээс 700-аад жилийн өмнө түүний шарахаар эдгээгдсэн гэж Исая бичжээ. Загалмайн дараа Петр мөн түүний шарахаар эдгээгдсэн гэж бичсэн байна. Энэ танд шинэ хараа өгч байгаа биз? Та бид автоматар эдгэрэхгүй. Харин эдгэх зөв суурь дээр зогсож өвчний эсрэг тэмцэх ёстой билээ. Бид эдгэх хүртэл тунхагласаар байх ёстой. Өөрийн өвчин дээр анхаарна уу? Анхаарах уу? Бурхны үг дээр анхаарах уу гэдгээ та шийдэх ёстой. Бурхны үг л таны өвчнийг эдгэж чадна. За одоо илүү ширүүн сэдв рүү орцгоё. Бид үндэсний болон олон улсын үйл хэрэгтэд зуучлахдаа юу хийх ёстойг ярилцъя. Рут тэр өөрсдийн хэрэгцээнээс давж янз бүрийн нөхцөл байдал улс орныхон хувь заяаны төлөө залбирдаг. Танд туслах хэд хэдэн ишлэлийг одоо хэлж өгье. Бидний хэрэглэх дуртай ишлэл бол Даниэл номын 2 дугаар бүлгийн 20-оос 22 болон 4 дугаар бүлгийн 34-өөс 35 дугаар ишлэл юм. Эхний үгийг Даниэл хэлсэн байдаг. Дараагийнхыг Небухаднезар хэлсэн ч энэ хоёр яг адилхан зүйлийн тухай ярьсан юм. Ишлэлийг дахин хэлье. Даниэл 2-ын 20-оос 22 болон Даниэл 4-ийн 34-өөс 35. Бурхны нэр үрд мөнхөд магтагдах бол учир нь мэрэгэн ухаан хийгээд хүч чадал түүнийх. Цаг хугацаа болон эрен зуунуудыг өөрчилдөг нэгэн бол тэр мөн. Тэрээр хаадыг босгож унагадаг. Тэрээр мэрэгдэд мэрэгэн ухааныг, ухаарагч хүмүүст мэдлэгийг өгдөг. Тэр л гүн хийгээд нууц юмсыг илчилдэг. Тэрээр харанхуй дотор юу байдгийг мэддэг бөгөөд гэрэл түүнтэй хамт оршдог. Учир нь түүний эрх мэдэл мөнхийн эрх мэдэл бөгөөд түүний хаанчлал үеийн үед оршино. Газар дэлхийн бүх оршин суугчид юу ч биш гэж тооцогддог. Харин тэрээр тэнгэрийн цэргүүдэд ч газар дэлхийн оршин суугчдын дунд ч гэсэн өөрийн хүслээр үйлддэг. Хинч түүний мотрыг хорж чадахгүй бөгөөд та юу хийсэн юм бэ гэж асуух хүн нэг ч үгүй юм. Эдгээр үгсэн үл итгэгч Небухаднезар хааны амнаас гарсан гэд боддоо. Ингэж хэлэхдээ тэр итгэгч болсон гэж итгэж байна. Небухаднезар хааны амьдралд хийсэн бурхны хүчрхэг үйлсийг бодохтол гайхамшигтай. Бурханлаг бус удирдагчийг бурхан хэрхэн өөрчилж чаддгийн жишээ бол энэ юм. Тийм болохоор бид удирдагчдын төлөө залбирах ёстой. За мөн шастрын номнуудаас бид өөр хоёр ишлэлийг хэрэгэлдэг. Тэдгээр ишлэл хоёулаа залбирал юм. Ойрхит орнод эсвэл янз бүрийн нөхцөл байдалд хандан залбирахдаа бид энэ залбирлыг иш татан залбирдаг. Яагад гэвэл эдгээр залбирал нь үнэхээр хөдлөгдөг. За одоо 2 дугаар шастр номын 14-ийн 11-р ишлэлийг харцгаая. Эзэн хүчрхэг болон сул дараа хоёрын хоорондох тулдаанд танаас өөр тусалдаг хинч байхгүй. Иймээс бидний бурхан эзэн бидэнд туслаач. Учир нь бид танд итгэж таны нэрээр энэ үе олон дайсны эсрэг ирсэн билээ. Өө эзэн, та бол бидний бурхан. Нэг ч хүн таныг бүү дийлэг. За энэ хангалттай гэж бодож байна. Хэр бид сурсан бүхнээ хэрэгжүүлэхгүй бол миний хувьд л ёстой муу юм болно. Уучлаарай. Дахин нэг ижил хэлхээ мартсан байна. Уучлаарай. Эзэн хүчрхэг болон сул дараа хоёрын хоорондох тулдаанд танаас өөр тусалдаг хинч байхгүй. Иймээс бидний бурхан эзэн бидэнд туслаач. Учир нь бид танд итгэж таны нэрээр энэ үе олон дайсны эсрэг ирсэн билээ. Өө эзэн, та бол бидний бурхан. Нэг ч хүн таныг бүү дийлэг.
За дараагийн ишлэл бол 2 дугаар шестер 20:6. Бидний эцэг өвгдийн бурхан эзэн, та тэнгэрүүд дэх бурхан юм босуу, та үндэстнүүдийн бүх хаанчлуудын захирагч юм босуу. Хинч таны эсрэг зогсож чадахгүй тулд хүч чадал таны моторт байдаг. Амен. Рутийн зөв, миний буруу. Ямар ч байсан принцийн хувилбараар та энэ үгийг ойлгож болно. Тийм ээ. За одоо дуулал 33-ын 8-аас 12 дугаар ишлэлийг харцгаая. Хурдхан шиг уншнаа. Дэлхийн ертөнцийн асуудлын төлөө залбирч байхад энэ ишлэл үнэхээр хүчтэй ажилдаг юм аа. Бүх дэлхий эзнээс эмээгтэн. ертөнцийн бүх оршин суугчид түүнийг хүндэтгэхтэн. Учир нь түүнийг айлдахад тэр нь биелсэн. Түүнийг тушаасанд тэр нь бат бих болсон. Эзэн улс үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийдэг. Тэрээр хүмүүсийн төлөвлөгөөг үр дүнгүй болгодог. Эзний зөвлөгөө мөнхөд, түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг. Өөрсдийн бурхан эзэн байдаг улс буюу өөрийнхөө өв болгохоор түүний сонгосон ард түмэн ёроолтойе. Өөрөөр хэлбэл хэн бүхнийг яалагч вэ? Эзнийг өөрийн бурхнаа болгосон ард түмэн. Хэрвээ бурхны төлөвлөгөөний эсрэг ажиллаж байгаа бол нэгдсэн үндэсний байгууллагын бүх улсуудын төлөвлөгөө ямар ч утгагүй юм аа. Хичээлийн төгсгөлд бидний хамгийн их залбирдаг ойрхт орнын талаар нэг юм хий. Мэдээж бидэн шиг тэр нутгийн төлөөх сэтгэл байдгүй юм а гэхэд зарчмын сураад өөрийн нөхцөл байдлаа хэрэглэж болно. Юуны өмнө сайн мэдээ нэвтрэхэд хамгийн хатуу хүнд газар бол ойрхт орнууд болон Африкийн хойд хэсэг юм а. Тийм болохоор тунхаглалын хүч чадлаар Бурхны хүчийг тэр газруудад ажилуулах хэрэгтэй. Тэр газар нутагт байгаа Исламын Москв болгон өдөр бүр 5 удаа ийхүү тунхагладаг. Аллахаас өөр бурхан, түүний эзэнч Мухаммедаас өөр нэгэн үгүй гэж тунхагладаг. Мэдээж Аллах бол Библийн бурхан биш. Тэгэхээр Исламчуудын цаг тооны бичиг манай эзний 627 дугаар оноос эхлэж тоологддог. Тэгэхээр тэд 1300 гаруй жилийн турш Москв бүр өдөрт 5 удаа ийхүү тунхагладаг байна. Тэгэхээр өдөр бүр 1000 гаруй жил гэхээр 474,500 гаруй өдөр тунхагласан гэсэн үг юм. Хагас сая өдөр тэд ийхүү тунхаглажээ. Өдөр бүр 5 удаа гэхээр Москв бүр 2.5 сая удаа тунхагласан гэсэн үг юм. Зөвхөн хойд Африк, ойрхт орнуудад л гэхэд хагас сая гаруй Москв байгаа. Тэгэхээр тунхаглагчдын тоо болон тунхаглалын тоо тоолшгүй олон болно. Тэрбум гаруй тунхаглал. Яагаад дэлхийн бөмбөрцгийн бусад газраас илүү тэдгээр бүс нутагт Христэд итгэгчдийн эсрэг чиглэсэн хүч ноёрхдог вэ? Түүний шалтгаан юу вэ? Энэ нь тэдний тунхаглал юм. Энэ бол тунхаглалын хүч чадал. Тунхаглал эерэг байна уу, сөрөг байна уу? Аль нь ч байсан хүчтэй байдаг. Энэ бүх сөрөг тунхаглалыг бид хэрхэн давах вэ? Бид юу хийх ёстой вэ? Бид тэгвэл эерэг тунхаглалыг хэлэх ёстой. Би танд нэг жишээ өгье л дэм. Жишээ та энэ бол боломжгүй үүрэг гэж хэлсэн гэж бодъё. Мосе Египтийн мэрэгчдийн өмнө тайга хаяхад тэд ч бас тайгаан хаяхад юу болсныг та санаж байна уу? Тэд бүгд могой болсон. Харин Мосегийн могой Египтийн могойнуудыг идсэн. Өөрөөр хэлбэл бидний эерэг тунхаглал бүр сөрөг тунхаглалыг иддэг буюу ялан дийлдэг. Бид онцгойлон Израиль болон тэдний газар нутгийн төлөө тунхаглалнаа. Эхнийх нь Дуулал номын 125-ын 3 дугаар ишлэл. Үүнийг Библиэсээ гаргаарай. Хорон муу байдлын очирт таяг зөв шудраг хүний газар дээр байхгүй. Энэ ишлэлийн дагуу хорон муу гэж хэн хэлээд байна? Исламыг. Зөв шудраг хүний газар гэдэг нь Бурхны хүмүүст зөвшөөрөгдсөн газрыг.
Улс төрчид юу ч хийсэн бай, хорн муу байдлын очирт таяг зөв шудраг хүний газар дээр байхгүй. Одоо та үүнийг итгэлээр хэлж болох юм аа. Нөхцөл байдал таны эсрэг чиглэх үед та энэ үгийг хэлж болно. Та өөрийн таягийг хаяж дайсны бүх могойг таны таяг идэх болно. Дараагийн ишлэл бол Дуулал номын 129-ийн 5-6. Сионыг үзэн ядагчид бүгд ичгүүрт орж ухрах тун. Тэд ургахаасаа өмнө хатдаг дээвэр дээрх өвс ногоо мэт болог. Сионыг үзэн ядагчид хизээч бүрэн дүүрэн хэмжээндээ тултал хүчтэй болохгүй. Хизээч бодсон шигэ үр дүнд хүрэхгүй. Харин тэд эзний үгийн дагуу бүгд устан үгүй болно. Ингээд эцсийн эцэст Израилийн талаарх дахин нэг ишлэлийг Еремай номын 31-р бүлгээс иш татан хэлье. Хэрэг бид цаг байвал энэ ишлэлийн дагуу үйлдэх болно. Ямар ч байсан энэ ишлэлийг харцгаая. Еремай номын 31-р бүлгийн 7-р ишлэл. Яаковын төлөө баяртайгаар чанга дуулж, үндэснүүдийн аглагчдын дунд хашгирахтун, тунхаглан магтаалыг өргөж, ой зэн Израилийн үлдгэсэд болох өөрийн ард түмнийг авраач. Чанга дуулж хашгирахтун, тунхаглан магтаалыг өргөж, залбир гэдэг үгсийг харвал энэ дотор тунхаглах гэдэг үг явж л байна. 10-р ишлэлийг одоо харцгаая. Үндэстнүүдээ эзний үгийг сонсож, алс холын эргүүдэд тунхаглан Израилийг тараасан нэгэн түүнийг цуглуулан хончин хонин сүргээ хамгаалдаг шиг түүнийг хамгаална гэж хэлцгээе. Ойрхт орнодын төлөө бид эдгээр үгсийг хэлэх ёстой. Израилийг үндэстнүүдийн дунд тараасан Бурхан одоо тэднийг буцаан цуглуулж хончин хонин сүргээ хамгаалдаг шиг хамгаалж байна. Тэгвэл бид юу хэлэх ёстой? Израилийг тараасан нэгэн түүнийг цуглуулан хончин хонин сүргээ хамгаалдаг шиг түүнийг хамгаална. Одоо Библийн хэлж байгаа шиг бид яагаад хийж болохгүй гэж? Өнөөдрийн сургаал ийхүү өндөрлөж байна. Хамтдаа босоод, тунхаглаж, магтаж, хашгирч, эзэнд баярлцгаая. Карл биднийг хүндэтгэл магтаалд хөтлөөрэй. Бүгдээрээ одоо тунхаглацгаая, хашгирцгаая, хүндэлцгээе.